та бүхэн сайхан наадцгааж байна уу? Ингээд UBS телевизээс та бүхэндээ зориулан бэлтгэж байгаа наадмын нэвтрүүлэг маань эфирээс шууд дамжуулагдсан хүрч байна. Тэгэхээр тулгар төрийн 2224 жилийн их Монгол улсын 800-с ардын хувьсгалын 94 жилийн баяр наадмын мэндийг та бүхэндээ дахин дэвшүүлье. Ингээд студийн маань хойморт эрхэм хүндтэй зочин хүрэлцэн ирсэн байна. Монгол улсын гаяа жүжигчин Ганбаатарын Ариун Баатар танд наадмын мэндийг дэвшүүлье. За тэгээд телевиз үзэгчд нийт одоо тааштай бас баяр наадмын мэндийг дэвшүүлье. За. Яг энэ цаг мөчид үүсгэн хүрээлэнд наадмын маань нээлтийн үйл ажиллагаа үргэлжилж байна. Тэгээд үзэгчд манаас UBS-тэй хамтдаа байж энэхүү ёслолын үйл ажиллагааг хүлээн авч үзэж байгааг хэрэгэлцэхгүй. Тэгээд энэ хооронд дөнгөж саяхан одоо наадмын баярын үйл ажиллагааг маань нээж төрийн дуулсан Монгол улсын гаяа жүжигчин Ариун Баатар студид маань морилон саадсан туйлаас их баяртай байна. Тэгээд юун түрүүнд бид хоёр бол одоо студид сууж байгаа болохоор наадмын яг тэр баярын түүцэн хүрээлэнгийн уур амьсгалыг сайн мэдэхгүй байна л да. Тэгээд тэнд байж байгаад ирсэн хүнээс хамгийн түрүүний асуултаа энэ жилийн наадмын өнгө ямар шоу байна вэ? Уур амьсгал ямархан байна вэ гэдгээс эхлэе гэж бодож байна. За, ариг байгаарай. За угаадах тий. Наадмын амт өнөөдрийн айгаар бас илэрхийлэгдэнэ. За би ч одоо хөдөөсөн хүүхд ч юм боо. Сайхан хараг байна. За. За тэгээд студионы уур амьсгал бол одоо бас жилийн одоо наадмын уур амьсгал ямар байдгүй тэр югаараа л сайхан баярын уур амьсгал байна. За энэ жилийнх бол одоо бас тэгээд наадмын нээлтийн одоо онцлог найруулагчнаас эксүүлээд одоо онцлогуд байдаг баг. Энэ жилийн онцлог одоо бас ямар байсан нь одоо ингээ харагдаж байгаа шиг байна тий. Тийм учраас тэр одоо баярын уур амьсгал хүмүүс одоо өрөвхтэй дагуулад бүгд ингээ сайхан тийм нэг монголоор амьсгалсан тийм л одоо нэг омгшсан тийм л одоо юу тэнд болж байна да сайхан. Ер нь бол Ариун Баатарын хувьд өмнөх жилүүдэд баяр наадмынхаа өдрүүдэд яаж баярлж байсан болоо. Энэ жилийн тухайд бас энэ их хүндэтгэлийн баяр наадмын нээлттэй бас дуулна гэдэг. Тэр тусмаа Монгол төрийнхөө дуулалыг дуулна гэдэг бас хүн болгонд бас дохоогоод байдаг тийм аз завшаан гэж хувьдаа бодчихъя. За урд урдны жилүүдийн одоо төрийн концертод бол би одоо 4 жилдээ одоо бас энэ жил өчигдөр төрийн сайхан төтгөлийн концертод дууллаа. Тэгээд 11-12-нд бол одоо сайхан гэртээ сайхан одоо хуушурайдаа тий гадагшаа яг нөгөө хөдөө ороод гарч тий. Тэгээ өдөр нь сайхан телевизээ үзээ тэгээд студион руу оронгуудаа хуушураа аваад тэр хавийн уур амьсгалтай хуушурыг аваад тэгээ гэртээ ирээ сайхан хуушурайдаад хөдөөнөөс айрыг авчирсан тэгэл айрыг аваад ер нь л жоохон уламжил маягаар сайхан монгол киногоо үзээд хэмчлэн сайхан амарч өнгөрөөдөг дөө. Түрүүн түүцэн гэлдэх ороод наадмын хуушураа идэж амжсан уу? Амтсаа. Түрүүн манай үндсэн дүүжгийн эрдэнэ чуулгын бүжигчтэй би хамт тэр нэг хувцас солих хэсэгт хамт байлаа. Тэгээд энэ залуучууд маань бас хуушур авчирсан байна. Тэрнээс идлээ. Би өөрөө бол одоо худалдаж аваагүй байлээ. Хуушурын амт мэдээж сайхан байгаа хаа. Энэ жил ч одоо нэг хуушур фестивал бас зохион байгуулагдсан. Бүр албан ёсоор одоо тэгж одоо байж байгаа нь бас ард иргэд одоо юунд бол маш хэрэгтэй л дээ. Янз бүрийн одоо хуушураас илүүтэйгээр яг эрүүл ахын шаардлага хангасан. Юус янзын хуушур байна лээ. Тий. Та хоёр одоо ярих зүг буруу юу? Тэгээ нөгөө наадмын нэвтрүүлэгтээ хүмүүсийн одоо бүр 19 насгартал нь айргны амтыг төрсөлтэй хуушураа бас ярьлаа. Үнэхээр Монгол наадмыг бас яг энэ айргны амт, хуушурны амтгүйгээр бас төсөөлхийн аргагүй болж л дээ. Тэгээд энэ удаад бас наадмын сайхан одоо өдөр бид бүхний урилгыг хүлээн авч энэ их ажлынхаа хажуугаар хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Тэгээд хамгийн гол нь монголчууд бид чинь баяраар ер нь байс хийж байгаад л дэлхийн давцанд Монголынхаа нэрийг гаргах тоолонд бүгдээр нэг баярлаж, омогшиж, эв нэгдэл маань улам их одоо хүчрэхэг болдог л доо. Зөвхөн энэ одоо саяны тэр Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны одоо дуурийн дулаачтай уралдааны одоо таны гаргасан амжилт бол бид бүхний бас их баяр байлаа. Тэгээд мэдээж Монгол орон даяар энэ тухай одоо бүгдээрээ дуйлан шууган болгох сайхан хүлээж авсан. Гэхдээ UBS телевизийн студид яг энэ талаараа бас яриул их сайхан болов уу гэж бодож байна. Тэгээ баяр дээр баяр давхцыг сайхан үлээ. Би ерөөсөө хамгийн анхны студид орж ирж байгаа юм дээ. Тийм үү? Ерөөсөө нөгөө телевизэд яриа гадуур нөгөө нэг тий юугаар ингэж үзсэн болохоос шанхуудаа тэмцээнээс ирээд хойноос ирээд орж ирж байна. Сайхан байна. Тэгээд Чайковскийн тэр одоо
урлагийн хөгжмийн одоо бүх төрлөөр зохион байгуулагддаг тэр сайхан Олимпийн дайтай тэр сайхан уралдаанд оролцсондоо маш баяртай байна. Тэгээд 4 жил тутам зохиогддог тэр уралдаанд одоо 4 жилийн өмнөөс л алсуур бэлдэж эхэлсэн л дээ. Тэгээ бас сайхан амжилт байгуулж нутаг усаа болон тий Монгол эх орноо тэгээд одоо бас гаргасан баяртай байна. Тэгээд 1975 онд Америкийн нэг дуучин Гран-при гэдэг шагналыг өртсөн. Тэрнээс хойш өртөөгүй байсан юм байна лээ. Тэгээд одоо бас надад тохиолсон маш их баяртай байна. Тэгэхээр өмнө нь бол Гран-при гэж бас яг өгж байгаа юм. Гран-при гэдэг өгж ирсэн. Төгөлдөр хуурчид. Дуулаач дандаа өөр төр. Дуулаач бол аваагүй байж байгаа. Тэг бол бид нар сайн мэдээгүй. Тэгээ 15 онд бас надад тохиож бас ингэсэн байна. Тэгээд бас миний хөдөлмөр илүүтэйгээр манай багш нарын маань хөдөлмөр тэгээд жил одоо бас Оросын улманы улсад бэлдээд одоо бэлдэнгээ амьдралаа тийм. Тэгэл одоо хүч мөн гарлаа да. Тэгэхээр яг Оросын улманы улсад бас бэлтгэхээр тэр орчинд одоо Оросын улманы улсад сонгодог урлагийн түүх гэдэг маань өөрөө агуу тий. Тэр орчинд байна гэдэг бас нэг арай өөр юм шиг байгаамаа. Ерөөсөө л тэр. Тэнд байж ээж нөгөө соёл тэгээ тэнд байж ээж нөгөө суралцах ядаж л Орос дээр дуулж байгаа юм аа, Итали дээр дуулж байгаа юм аа, Европ учраас тэр чинь хиллэг, диигц энэ төр бол одоо би ч одоо сая 4 хэлээд дуулсан шүү дээ. Бараг тэгсэн баг шүү тий. Тэгээд дуулахаар чинь бас хүндрэлтэй асуудлууд зөндөө гарна. Тийм учраас бас мэрэгжлийн улсуудаас үлгээ авах. Тэгээд ч нөгөө бэлтгэжсэн багш маань Орос улманы улсын ардын жүжигчин Даримлиг хоо байна гээд мундаг багштайгаа бэлдсэн. Тэгээд одоо бас өөртөө итгэлтэй сайхан оролцсондоо. Тэгээ хажууд бас нэг багшингээ байж хахаар тэнд жилийн хугацаанд бэлтгэхтэйгээр бас орчиндоо дасдаг баг тийм үү? Орчиндоо дасан, дээрээс нь тэр чинь нөгөө нэг орчинд агаар уснаас эсвэл тий. Дууч чинь нөгөө нэг манайх чинь нэг 5 хоногийн өмнө очдөг л доо. Шууд очихоор бас яаж игээл нөгөө биеийн юм нөлөөлдөг. Спортоос бол ялгаа байхгүй. Асар их нерв асуулдаг л да. Тэгэхээр хоол ундаа тохируулах тэгэл ингээл цагийн зүрхнээс ихсүүлэл тэгэл би ч нөгөө дандаа шүн одоо монголоор бол 5 өнгөрч явахд дуулаад байсан. Үүрийн 5 өнгөрч явах. Тэр үед би жилийн өмнө очиод юу гэдгийг тэр үед нойрны юугаа гаргаад ингээгүй байсан бол одоо бас ямар байх вэ те. Их мэтлэн бас тиймэрхүү асуудал бас бодолцож их төлөвлөгөөтэй тактикт оролцолтой. Тийм бай. Тэнцэнэ дуусгаад эх орондоо ирээд нилээд тэнд хонцсон. Тэгээд Монголын ард түмэн, ойр дотныхын хэвлэл мэдээллийн Чингис хаан онгоцны буудлаас бас их сайхан халуун дулаан уур амьсгалтайгаар өгдөж авч байгаа мэдээлэлүүд цацагдсан л да. Тэгээд эх орондоо ирээд ямар үйл ажиллагаануудад оролцсон бэ? Энэ талаар бас мэдээллийг сонсъё гэж бодож байна. Эх орондоо ирээд хамгийн түрүүнд үсээс болсон. Тийм, хамгийн сонирхолтой үйл явдал бол үнэхээр анхаарал татчихсан шүү. Ариун Баатарын үсний цэцэлт их өөр байсан юм аа тийм. Тэр тэгэл одоо нөгөө ургуулахаас ихсүүлээд дүр гаргана гэдэг тийм. Одоо шинэ богино үстэй болохоор гээд нүүр ямаа яахтай ингээд нэг жоохон тайлнаа тохимжгүй харагдаад байдаг учраас. Тэгээ учраас бас өсөө ургуулахаас ихсүүлээд эхэлсэн л дээ. Тэгээд Монголд ирээд бас сайхан амрыг гэж одоо тэгээд үсээ солсон. Тэгээд энэ бол одоо яг миний хобби зөвхөн хошигноод ярьчлаа. Тэгээд уран бүтээлийн тухай. Уран бүтээлийн хувьд бол сая ирээд төрийн концертын бэлтгэлд шууд ороод тэгэл концертын бэлтгэл байла. Хажуугаар нь бас нэг ганц нэг ажил яригдж байгаа. Тэгэл юм байна да. Одоо ерөнхийдөө 9 сараас миний нөгөө ховор ажлууд мөн ерөнхийдөө төлөвлөгдөд байж байгаа учраас одоохондоо бол амралтын байдалтай. Наадамд орсны дараа нэлээд олон саналууд ирсэн гэж сонсч байсан. Тэгэхээр бас хүмүүс ярьж байгаа л да Ариун Баатар маань одоо эх орондоо бас төвхнөд уран бүтээл хийх юм болов уу? Одоо Орос улбаны улс байх юм болов уу? Өөр гадагшаа төтгшөө гэрээгээр ажиллах юм болов уу гэсэн юм бас мэдээлэлүүд байлаа. Тий, одоо тэгээд ерөнхийдөө бол энэ нэг залуу хүний хувьд бол маш том боломж гэж харж байгаа. Одоо жишээ нь манай сонгодог урлагийн одоо хувьд бол одоо нөгөө явж одоо улам илүү их орноо таниулж ингэж явах нь бас илүүтэй байдаг байх гэж би бодож байгаа. Тийм учраас Монголоосоо явна Монголдоо ч амьдрын тэгэл ингээл юу маягаар гастрол маягаар нүүдэл маягаар тэгэл явна да. Бас тоглолтуудад оролцох
ажлууд бас яг энэ тэмцээнийхээ шагналыг хүрээнд ч гэдэг юм уу ийм зүйлүүд бас их олон байгаа гэж би дууссан. Тий одоо тэмцээний амжилт энэ одоо нөгөө нэг юунууд оролцогч нар шагналтнууд маань одоо 20-од орноор аялан тоглох байгаа. Том том театруудаар тоглоно. Одоо жишээ нь 10 сард Английн Carnegie Hall гэдэг сонгодог урлагийн одоо хүмүүжлэр хүмүүжсэн болон ер нь урлагийн хүний мөрөөдлийн тайлбарлаж яадаг тэрэн дээр одоо гарч болох бай. Сайхан санагдаж байгаа. Нөгөө цахим сүлжээнүүдээр бас яг дуулалт гарчсан л да. Оросын албаны улсын ерөнхийлөгч Путиний баярлан алга болчихж байгаа. За тэгээд олон алдартнууд тэнд байсан. За тэгээд бас тэрнээс гадна бас энэ миний нэг анзаарсан юм гэвэл эмэгтэйчүүд их тааламжтайгаар хүлээж авч байгаа. Тэр төр зургийг ингээ харуулж байгаа байхгүй яг татцсан. Тэгээд ер нь тэр тоглолтын уур амьсгал их гоё байсан. Өөрөө ч бас нэг тийм баригдсан юм уу, сандарсан юм уу яах вэ гэсэн тийм байхгүй ингээ. Бүх юм их гоё цэгцтэй харагдчихсан. Тэгээд энийг хараад сууж байхад бас хүн болгоны одоо сэтгэл тэнийгээд их гоё байсан шүү гэдгийг бас нийт монголчуудынхаа өмнөөс энэ цэхэр дэлгэцээр дамжуулан хэлье. За тэгээ үзэгчтэй Монгол улсын гаяа жүжигчин Ариун Баатарт бас сайхан баяр наадмын мэдчилгээ төвшүүлээд юм уран бүтээлийн сайхан амжилт хүссэн өрөөл өргөж манай 1919-51 уцтай шууд холбогдох юм боломжтой гэдгийг та бүхэндээ бас дуулахад таатай байна. Эх орондоо ирээд олон хүнтэй тэгээ багш нартайгаа уулзсан байх. Монголын ард түмний хайр хүндэтгэлийг ерөөсөө эх орондоо газарцсан цагаасаа эхлээд мэдэрч эхэлсэн байх л та. Тэгэхээр тэр мэдрэмжийг хуваалцмаар санагдаж байна. Тэгэхээр сайхан зүгээр дэрэгдээс нь хараад байж байгаа сэтгүүлч бидний уран бүтээч бидний хувьд бол үнэхээр тэр бол дахин давтагдчихгүй юм уу? Эсвэл хэм хүнд олдоод байдгүй тийм сайхан мэдрэмж байх л та. Сайхан л та. Тэгээд ягаад ч юм энэ амжилт гаргачаад гэдэг юм уу? Зүгээр л одоо боддөө штэ. Хэдэн багш нараа солиорлыг сургууль аваад бол хэрвээ би тэр сургуульд ороогүй бол би яах байсан болоо гэж бодлоо те. Хүн болгол одоо тэгж боддог л байх шүү дээ. Хэрвээ би тийм байсан бол юм байсан бол гэж. Хэрвээ би сэтгүүлч болоогүй байсан бол тэгээ хаана ивчих бол гэд. Их бодогддгийн тэгээд энэ олонний хайр хүндэтгэл надад ингэж хандж байгаа хайр хүндэтгэлийг би ямар утгаар нь яаж хүлээж авах хэрэгтэй юм бэ? Хайрыг яаж даах юм бэ те. Тэгэд тэрний их боддог тэгээд ер нь тэгээд олон дундаа л явах гэсэн л гэж боддөө шүү дээ. Илүү их уран бүтээл хий, илүү их хичээе. Надад өнөөдөр ард олон маань, манай багш нар маань, одоо миний хамт олон бүгд л амжилт хүсэж ингэж юм би илүү хичээх хэрэгтэй байна. Энэ залуу хойч үе миний дүүнэр те сонгодог урлагаар явж байгаа бол ер нь урлаг зүтгэж байгаа. Ер нь одоо амьдралд гарч ирж байгаа дүүнэр маань бас хичээвэл одоо яаж хэрхэн яаж одоо амжилтанд хүрэх үү гэдэг талаар тий. Тэгээд би өөрөө бас амьд өөрийнхөө одоо юугаар сайн үлгэр дуурайлуулахаас гэж боддгийг. Тий. Тэглгүй яах вэ? За үзэгчээ авъя. Баяр наадмын мэд төвшүүлэх баг. Байна уу? Байна уу? Бас. Сайхан байна уу? За, сайхан наад чинь үү та? Сайхан баярлалаа. Та бүхэн сайхан баярлалаа. Сайхан баярлалаа. За юуны өмнө юу гэдгийг хүчирхэг хамт олон та бүхэн энэ оны баярын мэндийг хүргэе. За баярлалаа танд. Мөн одоо Монголынхоо хиймэр болсон сахиг тэнгис хүртэж хиймэрдэж өгсөн дуу хоорыг тэнгис хүртэж хиймэрдэж Монголын одоо үеийн одоо дууч болон бүр Монгол ард түмнийхөө одоо угсаанаас нөхөж дуучин ард түмэн гэдгээ хоолойныхаа тараагаар тэнгэрийн одоо ямар хязгаар байдгүй тэр хязгаар хүртэж уран сайхнаар одоо дуулгаж өгсөн одоо энэ сайхан дуучиндаа хамгийн сайн сайхныг хүсье. За маш их баярлалаа. Үнэхээр мэдээж хэмжтэй байдаг. Монгол түмэн чамаар бахархаж байгаа. Бас нөгөө бас хамт дуусан дуучин юм бишээ. Амар төвшин. Амар төвшин гэсэн баярын мэнд хүргэж байна шүү. За. Ингээд төрийн дээр хүндэтгэл өгсөн бүх ард түмэнд баярын мэнд хүргэе. За миний төдөгд чи тааштай одоо энэ хуурын аялгууртай Монгол хуурын аялгууртай ирсэн чи Монгол хуурын аялгуур төссөн ирхэн Монгол эцгийн бөөн төссөн ирхэн ямар байдгийг чи дэлхийн төвшин дахин харуулаарай гэдгийг хүсэх байна. За маш хичээнэ. Монголын ард түмэнд тэр уралдаанд орж дуусан дуугаа хүрэх болно. Бодцоо байгаа болов уу? Одоо яг bütээр нь чадахгүй байна. За.
Тийм бодолтой байдаг юу бэ гэж хамтдаа хүргэж өгөөч. Монголын бүх нийтэд түрүүндээ энэ дагуугийн уралдаанд дуусан дугаарыг Монголынхаа бүх ард түмэнд баярын хүргэж мэдчилгээ өргөмөр байна. За маш их баярлалаа. Найруулагч маань сонсож байгаа хаа тэгээд хэрвээ боломжтой байх юм бол энэ одоо уран бүтээлийг интернетээс татж аваад ч юм уу үзэгчтэй үзүүлүүлэх сайхан байх бах. Түрүүн би бас үзэгчийн яриан дээр бодож илаа л да. Ийм сайхан амжилт гаргаад ирсэн таны дуу хоолойг яг дэрэгдээсэн сонсох хүсэлтэй хүмүүс олон байгаа. Нэг тоглолт бодох байхаа гэх. Тий, одоо би нөгөө Монгол сонгодог гэд Жанцнуур багштайгаа нэг тоглолт хийжсэн. Тэгээд энэ жил бол Монгол сонгодог 2 гэд тоглолтоо ямар ч гэсэн амжуулж яана ажлын хажуугаар. Хажуугаар гэж тэр чинь миний нөгөө нэг дуулгал миний Монгол уран бүтээл байхгүй. Тийм учраас хажуугаар нэг гэж ярьлаа. Тэрнээс биш тий. Монголын ард түмэндээ би чинь энэ хөрш шорооноос энэ л одоо газар дээр унсан болохоор энэ улсуудаа би дуу хоолойгоо зайлшгүй одоо хөргөж явах хэрэгтэй учраас би бас Монгол уран бүтээлээ төрөөгөөж одоо бас гэж ажиллана. Тэгэлгүй яах вэ? За саяны үзэгч маань үнэхээр сайхан одоо мэдчилгээг дэвшүүллээ, урам хайрлсан сайхан үг хэллээ. Тэгээд би бас бодлоо л да. Ер нь бол Арианбаатар анги тийм дууч, хуурч хүмүүсийг студидтэй урихаар нэг дуулалт юм аа. Тэгээд бас манай студид ч гэсэн Арианбаатар гавьяатай бас дуу хоолой нэг ингээд төгчүүл бас нэг жижиг сажиг болонд үлдсэн жавар байл үргэлждэг байхгүй. Тэгээд бодож байгаагаа заавал тэр уралдаанд оролцсон дуу хаалбгүй сайхан Монгол наадам болсон. Дээрээс нь одоо манай энэ UBS телевизийн онцлог биш үү? Урлагийнхнаар бэлгцэрсэн. Бүр яагаад ч бэлэрчих гээд. Одоо түрүүнд од гэрэл юм хэллээ шүү дээ. Нэг жижигхэн тийм нэг буланд ч болтгоо нэг жавар гэтэр гэж шүү дээ. Уг нь бол энэ өрөөний жаврыг одоо гаргаад өгөх гэж бусад телевизүүд гэж надад ярьдаг. Тэгсэн чинь жижигхэн тэр нэг буланд байгаа жаврыг аргагүй баян юм аа. UBS телевизүүд аргагүй урлагаар одоо урлагийн залуучуудыг түүчээ болон одоо бэлтгэж байгаа. Тэгэхээр манай урлагийн сургуулиудыг одоо бэлтгэж байгаа залуучууд болон одоо шинээр одоо урлаг дуртай тэр залуучуудыг мөрөөдлийн биелүүлэхэд одоо том гүйрүүлж өгч байгаа. Ийм сайхан телевиз юм аа гэдэг л одоо би бодож явдаг юм тий. За баярлалаа. Тэгээд Арианбаатар ч бас манай нөгөө университетээс гарсан жавхлан төгстэй асууж нэг юм баг тийм үү? Одоо бид тэр чинь сүлд чуулга цагдаагийн сүлд чуулга гэж байхад хамт ажиллаж байлаа. Сайхан гэмгүй сайхан хэрэгтэй юм аа. Тэгээ бас өөрөөс нь бас манай оролцогч Дэлгэр баяр бас их үлгэр дуурайл авч явдаг. За бас манай анх хоёр байна 2009 он. Одоо дөрвж Эрдмийн театрын гоцлоо. Их сайхан дуучидаа ер нь олон улсад л ер нь сайхан уралдаал явж яадаг дуучтай юм. Үеийнгээ сайхан найзууд бид нар ч одоо манай гавьяа амар төвшин байна. Дөрөвжгийн нэг үеийн одоо их сайхан залуучууд байдаг та бид нар нэг хоолойтой. Тийм учраас бие биенийгээ алсуур тандах, бие биенийгээ хүндэтгэж одоо цагаахан атаархлаар гэдэг юм уу бие биенийгээ ирэлж өгдөг тийм айцтай тийм. Тийм байж бас цаашаа уран бүтээл явдаг баг тийм. Ерөнхийдөө одоо цаашдаа одоо Клинк ч юм уу саяны бас болж өнгөрсөн Чайковскийн нэрэмжит олон улсын дөрийн дулаачтай уралдаанд оролцох хүсэлтэй олон сайхан залуучууд байгаа. Тэгээд ялангуяа ингээ Монгол дуучин маань Гран-при шагнал авчихаар ингээ орж болох юм байна гэсэн нэг амжилт үзүүлэх найдвар төрдөг л дээ. Тэгэхээр тэдгээр хүмүүст хандаад залуу үедээ хандаад одоо чи өөрөө залуу хүн. Гэхдээ дахиад бас залуу үе гэж байгаа. Тэгэхээр тэдгээр залууст хандаад хамгийн гол нь манай одоо тэнцэн уралдаанд оролцож байгаа залуучуудаас нэг юм харагдаад байдیں۔ Жохон тийм дутуу хөдөлмөрлөх тийм нэг өдөр шөнөгөө телевиз үзэхээс найз нөхдөдөө уулзахаас илүүтэйгээр ерөөс өөрийгөө вакуумд л байлгах хэрэгтэй. Яг зорьсон юмд бол яг л зорих хэрэгтэй. Яг л нөгөө хинтээ ч үуч ярихгүй яг л өөрийнхөө юмыг хийгээл маш хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгэх юм бол өөрийнх нь бие сууж өгнө. Нөгөө одоо Монгол бүхөр ярих юм бол нөгөө гарсан мэх өөр юм идэлгүй л ингээл хийчдэг гарсан мэх гэдэг шиг үр хоолнд суутлаад гэж бэлтгэлэх хэрэгтэй. Тэгэх юм бол үнэхээр үр шимнэ гарна. Тэг. Ер нь тэгээд ямар ч юм дээр те тууштай л байх. Тэрнээс биш ингээд за одоо орчиндоо сарын дараа тэмцээн болох. За нэг 14 өдрийн дараа жоохон бэлдэж байгаа тэгэл ингээд тийм бол байдаггүй. Үнэхээр сайхан хоолойтой сайхан дуучид бол монголоор байна. Жоохон тийм нөгөө юугаа олох хэрэгтэй, чигээ олох хэрэгтэй тийм. Одоо жишээлбэл бэлтгэл хийхэд бас багш нарын үүрэг оролцооч байдаг юм уу? Тэрнээс гадна одоо Орос улбаны улсад бүгдээр очиод одоо 1 сарын хугацаанд бэлтгэл хийх бас боломж нь хомс байдаг тийм ээ. Тэгэхээр тэр тал дээр
Дэмжиж одоо улсаас юм уу дэмждэг тийм ийм байдаг. улсаас бол одоо юу байх вэ? Та бор зүрхээрээ л явж байгаа. Хэцүү шүү дээ бид нар чинь цалингийн зээл авах нь аваад эндээс одоо бартер гэдэг юм уу одоо тиймэрхүү юугаар нэг төгрөг гуугаал гэдэг юм уу те. Одоо болвол одоо юу гэдгийг миний хувьд амар төвшин авиатын хувьд зарим нэг дуучдын хувьд бол бас яг бай. Бас нэг хэдэн тэмцээнд бас амжилт үзүүлээд ингэсэн болохоор дэмжиж тусалцаа бас гараад ирдэг дэмждэг ах トゥ нар бол байж чаддаг. Зүгээр яг бэлтгэлийн хувьд бол хүн өөрөө сэтгэлтэй л бол хаач бэлдэж болдог л доо. Би бол ингэжсэн загдагийн сүлд чуулгад ажиллаж байхдаа 2011 онд 10 онд би өөртөө зориулж компьютер лизингээр аваад тэгээд нөгөө модем интернет тэгж анх бэлдэж эхэлж байлаа. Тэгээд клиникийн уралдаанд би жижигхэн юм уу загдагийн сүлд чуулгаас очиж би төрүүлж чадсан. Энэ нэм болохоор өөрийн нөгөө нэг хичээл зүтгэл тэгээд дэлхийн дуучид хаана явж гин эднэр яаж дуулаад байна? Ямар дууралтаар яхаар зэрэгтэл нь яагаад браво гэж ингээд ангаагаад байгаа юм бэ? Ингээд энэ харьцуултуудыг маш сайн хийгээд судалгаа маш сайн. Өөрөө анх техникийг нь судлаад байна шүү дээ. Тийм. Мэдрэх шаардлагатай тий. Сая бол Чайковский уралдаан дээр гэхэд одоо жишээ нь би нэгдүгээр түүхтэд дуулчаад хятадын тэр нөгөө одоо доминго шиг том уралдаанууд төрүүлсэн тэр хятад баритон тэрийг судалж байгаа байхгүй юу? YouTube-ээр бичлэгийг бүгдийг гаргаж ирээд хамгийн хүчтэй өрсөлдөгч байсан байх нь тийм үү? Хүчтэй өрсөлдөж судална. Тэгээд судлаад за энэ ингэдэм байна. Иннээс би юугаар илүү вэ? За би энээсээ энэ энэгээр илүү мэн. Энийг би тод гаргаж өгөх хэрэгтэй байна. Тэгэл ойлгомжтой байдаг. Тэрийг ч хөвч тарж идэг. Адилхан дуулж болдоггүй. Ягаад гэвэл сая бол финалд Солонгос, Хятад, Орос, Монгол дөрвөн хүн л үлдсэн. Ингэхлээр би бодохгүй да. Бас нөгөө нэг юугаар болгоомжлоо бодож штэ. За Орос, Монгол Хятад том хүнтэй. За том гэдэг одоо бас сүрдэх юм байна. За би ялгах л. Ерөөсөө ялгарыг. Ерөөсөө одоо монгол хүн ямар байх вэ? Тэргүүрэл ялгарыг гэж хичээсэн. Тэр техник юу байсан бэ? Одоо тэр техник ядаж би тайзан дээр би зэрэгтэлтэй би инээд илгэлсэн. Яг тэгж анзаарах. Тэгж урлагийн хүн те шин тайзаа хүндэтгэх асуудал, тайзан дээр ямар байх вэ? Зэрэгтэлтэйгээ яаж харьцах вэ? Өөрийнхөө одоо жишээ нь ямар ч сайхан дуулдаг хүн байгаад нормал сайнтай гарч ирвэл айгүй юу гэдэг. Одоо хувцалтан дээрээ ч юм уу те. Жишээ нь одоо ингээд гарч ирэхэд хин чин те инээд илгэлцсэн ингээл нэг хэрчвчтэй гараад хүн чинь үдчихэж байгаа хүн чинь бодно дээ те. Дагаал ингээд. За тэрэн дээр нь сайхан дуулаад өгөх юм бол одоо ойлгомжтой сайхан болдог. Гэхмэчлэн иймэрхүү юу гэл их бодох ёстой болов гэж бодож байгаа. Би бол өөрөө тэгж их боддог. Тайз болгон дээр Монголд ч гэсэн шин байх юмсан гэж боддог. Тайз болгон дээр шин өнгөтөр шин байх юмсан гэж боддог тийм. Хамгийн гол нь тайзан дээр өөртөө итгэлтэй байдлыг чухал юм шиг байгаа юм л та. Өөртөө итгэлтэй байдлыг өөртөө л бүрдүүлнэ. Өөрөө л бүрдүүлнэ. Тэр бол нөгөө бэлтгэлээс чамарч байгаа юм. Би хараач тий би бүхлүүд нь би жил үйлээ үзэж муу багш нарыгаа ясан махын бүр ингэ ингэчээд би арайч тий би одоо бүтэн жилийн 365 хоногийн үр дүнийг өдөр хэдхэн цаг хэдхэн 15 минутанд тэгээд дүгнэг би арайч тий гэж бодож шин тийм тэгэхээр чи би энд ямар ч хэрэгэл заахгүй гээл тэгэл гарах чинь тэгээд тэгэл яг цагаа тулахаар одоо Владимир Путин ч гэдэг юм уу ингээл томчуудын өмнө гараал ирэх юм бол сандрахаар тийм л одоо хэцүү уур амьсгал байдаг баха зүгээр харж байгаа тий ер нь харахад бол тийм уураас харагдаж байгаас тий тэгэхээр энд бол нэгт би Аримбаатар биш байхгүй энэ Монгол гэж харна. Тэгээд Путин ерөнхийлөгч маань ч гэсэн өмнөх нь манай улсад айлчлаад манай ерөнхий сайд энтертэй уулзаач гэдэг юм уу те. Ингээд ингэсэн Монгол гэдэг гүрэнг ерөнхийдөө Орос гүрэн дэлхийн нийт харж ирсэн болохоор би өөр ямар байх ёстой гэдэг одоо улс их орны үүрэг юм да те. Тэгж харж ирсэн. За хуруула үзэгчээ. За тэгээ. За үзэгчд манаас холбогдож байгаа. Тэрнээс гадна Төв Цэнгэлдэх хүрээлэнд бас Баяр наадмын хүчит бүхийн барилдаа манаас эхэлсэн байгаа. Тэгээд өнөөдөр бас 7 сарын 11-нд энэ бэлэг цайхан өдөр манай Монгол Улсын гайч жижигчин Аримбаатар маань хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр одоо гуруулаа хамтдаа Баяр наадмаа үргэлжлүүлэн хүрэхэндээ. За баярлалаа. Ингээ хүчит бүхийн барилдаанд анхаарлаа хандуулцгаая. Арангангийн Монгол Улсын Чингис хааны сколтны бөхөө Монгол улсын гавьяа тамирчин улан улс Монгол улсын гарсан мөнгөрдөн задуу хатар сайхнаар нэг давлаа. Овсангийн наран бодогсон Мариат Монгол улсын гавьяа тамирчин улсын авраг валжинэм задуу нэм жамцаар нэг даватагт ордоо. 1991 оны ардын өвсгөлийн 70 жилийн он Баяр наадмын төрөв улсын авраг
Балжин юм нэг даваад өгдөөрч байна. Алдар спортын орооны бүх улсын гэрсэн бүрэн залуу хөгтөх хоёртой онолтоорс хоёр тодорхой ярьсан дүрээгүүж байна. Цаана улсын гэр баяр жигсэн баруун гар санжигний барьсан дүрлээтэй зайлаад нэг докторс сүйж чаж магадгүй барьсан дүрсэндээ гарын тэрүүхэн дэндэн зориулээд нэг доктор сүйж чаж магадгүй. Савхан аймгийн өвөр өгсөн мөрөө савхан бүгийн дэвчэний улсын гэрд баяр жигсэн залуу хөөгөн баяртай бүгийн барилдааны нэг энэ даван түүжүүлсэн барьдаг ба баруун гар санжигний барьсан дүрсэндээ ангиж бод нэг сүйжих юм уу дахин чаж магадгүй барьсан дүрсэндээ Колор төрийн 2224 жил их Монгол улсын 809 жилийн үндэсний баяр наадам ард эвсгийн 94 жилийн он их баяр наадмын өвчтөв хэм барилдааны нэг энэ даваа үргэлжилж байна. Улсын гэрсэн бүрэндэг садуу хогт баяр нар барьсан дүрээгүүж байна. Өнгөрсөн жилийн баяр наадмын үзүүр бүх Завхан аймгийн Идэрс мөрөд Монгол улсын гарт жаргал сайхан барилдаанд албарт гарч ирлээ. Өчигдөр хэмбэрэлдааны нэг энэ давааны өргөжлөлд улсын гарт гончиг дамтай залуу Батэрдэн улсын гарт жаргал сайхантай тэг 14-р ангийн Бямбад орж улсын зан санжи адамтай Гэлчин спорт орооны Дамдан базар улсын зан баяр сайхантай залуу Баян мөнхнөр бүх хэмбэрэлдааны нэг энэ даваанд онолтоорч Завхан аймгийн өвөр өгсөн мөрөө Завхан бүгийн дэвжэний улсын гарт махкалын баяр жигсэн давлаа. Улсын гэрсэн өрөндөгс бүгэн дээрээс натгаа бариад авчтай тохон дээрээс жинхэнэ бариад авсан. Залуу хогтох хоёртай үжүүлсэн бариад чуга. За дахинтлаа Түүнд Монголд ирсэн да. Улсын аймгийн давс мөрөд алдар спортын ороо тестэр үгэн баны өх Монгол улсын гэрсэн бүрийн бүрэндөгс давс залуу хогтох хоёр өвдөг ширээ отлоо. Завхан аймгийн их улс мөрөд алдар спортын орооны бүх улсын гарт гончиг дамзаа хангар зогны бэрдэн дээр сууршин готцсандаа харын таллаа шилэн дээрэн дараад өрөө сууршин готтой тохиолдууллаа. Завхан аймгийн их улс мөрөд алдар спортын орооны бүх улсын гарт гончиг дамба тавч байна. Саамэрэлэн нэлбэр товд аймгийн мөс мөрөд Гэлчин спорт ороо Буума группын бүх улсын замыг мөрсөрөн залуу хөөгөн Баатартай онолтоорс хоёрыг тодорхой барьсан дүрээгүүж байна. Төв аймгийн Баян гонжи улс мөрөд Монгол улсын гавьяа тамирчин улс